Цагдаагийн байгууллагын хэмжээнд хэсгийн байцаагч 2016 тэмцээнийг хөдөө орон нутагт тэр дундаа Булган аймагт анх удаа зохион байгууллаа. Тус тэмцээнд 21 аймаг 17 дүүргийн 38 хэсгийн байцаагч амжилттай өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна. Хэсгийн байцаагч нарын албандаа хандах хандлага, албаны үнэлэмжийг дээшлүүлэх, ажил мэргэжлийн ур чадварыг шалгах, шилдэг албаагчийг шалгаруулах зорилготой хэсгийн байцаагч 2016 тэмцээнийг манай аймгийн цагдаагийн газар амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд оролцсон цагдаагийн албаагч нар 2015 оны үр дүнгийн гэрээгээр A, B дүгнэгдсэн 2016 оны тэргүүний хэсгийн байцаагчдыг оролцуулсан байна. За ер нь хэсгийн байцаагч 2000 ер нь ажил мэргэжлийн амжилт тэмцээн бол жил болгон зохион байгуулалт явагддаг. За энэ удаагийн тэмцээний онцлог гэвэл анх удаа бас хөдөө орон нутагт зохион байгуулагчаар бас онцлогтой юм аа. За энэ удаагийн тэмцээнд маань 21 аймаг 17 дүүрэг нийтдээ 38 одоо аль багшд одоо мэдлэг оюун ухаан авиа чадвар бас оролцсон юм тэмцээн болсон. За тэмцээнд оролцож байгаа аль багшд бэлтгэл өндөр нэлээд сайн хангагдсан. Ер нь өрсөлдөөнтэй нэлээд өрсөлдөө урд урдынхаа жилүүдийн тэмцээг бодох юм бол нэлээд өрсөлдөөнтэй юм тэмцээн болж өнгөрлөө. За хэсгийн байцаагч 2016 тэмцээн маань нийтдээ 7 төрлөөр явагдсан. За эсээ бичлэгийн уралдаан, хууль эрх зүй, гадаад хэл, компьютерийн мэдлэг, автомашин, моцикл жолоодох чадвар, за тэгээ урт богино буун дээр одоо буудлага үйлдэх чадвар гэсэн ийм 7 төрлөө. Тэгээ мөн дээрээс нь бие үйлдвэрийн бэлтгэлжилт гэсэн ийм төрлүүдээр явагдаж дуслаад байгаа тэмцээн маань. Эсээ бичлэг, гадаад хэл, компьютерийн хэрэглээ, буудлага, гүйлт, автомашин, мотоцикл жолоодох төрлүүдээр тэмцээн зохион байгуулагдаж 5 дугаар байранд Хаанвал дүүргийн цагдаагийн 2 дугаар хэсгийн байцаагч Дэслэгч Наранжлуун, 4 дугаар байранд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэсгийн байцаагч Дэслэгч Амгалан Баатар, 3 дугаар байрт Дундгов аймгийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч Ахлах Дэслэгч Цэвэлмаа, 2 дугаар байрт Төв аймгийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч Ахлах Дэслэгч Баяр шалгарч, тэргүүн байрыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэсгийн байцаагч Дэслэгч Батар Шахнар шалгарлаа. За ер нь бол хэсгийн байцаагчийн ур чадвар болон мэдлэгийг шалгасан их өрсөлдөөнтэй тэмцээн боллоо. Орон нутгуудаас ирсэн тамирчид маань маш хүчтэй оролцсон. Тэгээд тэмцээний зохион байгуулалтын хувьд гэх юм бол маш сайн зохион байгуулсан. Шүүгчдийн хувьд бол маш сайн шүүж шалгаруулсан гэж бодож байна. Хэсгийн байцаагчаар одоо 2 жил ажиллаж байна. Энэ тэмцээнд анх удаа орж байгаа. Урд нь нийслэлийн цагдаагийн газрын хэсгийн байцаагч 2016 95 жил зориулсан тэмцээнд орж ирсэн. За баярлалаа. Би цагдаагийн байгууллагад 9 жил ажиллаж байгаа. Тэмцээн бол маш өрсөлдөөнтэй, оюун ухаан, бие хүчний тэгээд бүх зүйлийг одоо шалгасан тэмцээн боллоо. Өрсөлдөгч нар маань маш өрсөлдөөнтэй тэмцээн болж өндөрлөө. Хэсгийн байцаагчаар би 5 жил ажиллаж байгаа. Тэгээ анх удаага оролцоод дэд байранд орлоо. Хэсгийн байцаагчийн онцлог гэвэл цаг наргуул иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө явдаг. Тэг гадуур иргэдтэйгээ их ойрхон байдгаараа л онцлогтой доо. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн минь төргий. За улсын хэмжээнд зохион байгуулалт хэсгийн байцаагч 2016 тэмцээнд одоо амжилттай оролцож 3 дугаар эзэлсэнд одоо баяртай байна. За 21 аймаг 17 дүүргээс нийт 38 хэсгийн байцаагч оролцсон байгаа. За би одоо ганцаараа эмэгтэй Дундгов аймгаас оролцож байгаа. За ер нь эрэгтэйчүүдтэй яхад одоо тэмцээнд оролцоход маш хүнд байлаа. Тэгээд баяртай байна. За хэсгийн байцаагчаар би 2014 оны 11 сард томилогдчихсан. Одоо 2 дахь жилдээ ажиллаж байна. За ер нь бол нөхцөл байдал ер нь хүнд. Тэгтээ бас гайгүй үедээ гайгүй. 2013 оноос хойш завсарлаад байсан цагдаагийн албаагч нар улсын аваргуудаа инх шалгаруулж үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.